бүхэн хамтлагууд ажиллах хүсч байгаа хэрэгтэй байна. За тэгэхээр энэ 7 хоногт агуу их орны хаалт жил ер нь бол Монгол гэдэг олон болж байна. Уг нь ямар ч хэлсэн ийм бодлуулаас цэргэмрэх хоног гэж бодсон. Тэгвэл ажиллаа тасчаад оноо олоод хотоос гараад явж ирсэн. Тэгээд бас яг өөрөөр хотоос дөнгөж гараад бас зэрэг айртай холбоотой байгууллага байх юм гэж асуусан өнгөлсөн. Гэсэн энэ хавьд хүмүүс амьд гэж шүү. Тухайлбал Монгол улсын гавьяат баримтлагч урандаа самбуугийн цамд нь довжид гэдэг амьдэрдэг гэж хэлж байна. Өөрөө бол бидний одоо ирж байгаа талаар бодлоо мэдээлэл байхгүй. Гэтэ байшин заалгаад авсан шууд явж ороод хэрэг зэрэг танилцуулсан. Гэртээ хурууч уулзсан яг тавьж байгаа маа. Ямар ч өөрөө одоо хавар гэж хэлэх үү, зун гэж хэлэх үү, ер нь бол их олон үйлдэл холилдож байгаа боостой. Ямар ч үсэн тэгээд дөнгөж Улаанбаатараас гараад өдрөө дугаараа үзэж байгаа бэлэн болж байгаа юм шүү. Бүгдээрээ зүйлтэй хамт дугаараа. Явсаа. Шадлаа. Зочны ба. Өргөө цаана гэж бодсон. За сайн байна уу самдан душаа. За цаахаа орж байна. Цаахаа орж байна. За таны ч одоо гинт лорээд орд юм байна та. За түүн өрөөсөө илүү шулуун дээр ажиллаж шүү талцуулж байна. Тосоогт нэг заавал нэг ажилтай. За энэ л бол таны сонголт үү яа. Нэг төрөөд ирсэн бол авахаас. За орч иргүй юм аа. Хаачаад хизээ чи ирч үү? Би чи энэ дэрийг тэтгэр тараад юм биш. Тэгээд одоо байж да. Энэ одоо хайрын хүмүүс ингээд тэтгэр тараад дандаа ингээд хотоос зайдуу байгаа хүмүүс мод туссан яаж байгаа юм. Оо одоо тэгээд яа. Яг юу ч хийхгүй шүү дээ. Тэтгэр тарахаар энэ бас нэг хөрөө ажиллахгүй гэдэг. Нэгдүгээр хоёрдугаар одоо нэг хөөгч явахд өссөн учраас бас одоо нэг байр орон суусан ч хөөгчүүд байх. Тэгээд дараа агаар салхинд гарах гэж бас асуудал байна. Сайн байшин хинтэйг байна. Аваад байгаа юм. Одоо хөөгчүүд яг хоёр чачаад байдгийг хатсан центр гэлтэй. Ингээд ах минь хотоос камера зүйлээд ирсэн. Тэгээ сайхан очно гэдэг. Тэгээд хамтдаа сайхан хооллоод байсан байлаа. Ах энэ байшин цаавар хизээ бэрч ба. Энийг би одоо тэтгэврт гарсан жил барьсан юм да. Хэдий доо. Одоо энэ чинь 8 жилийн өмнө. Оос явсан байна. Тий. Тэтгэвртээ гараад тэгээд хондоо одоо төрийн тусгай албаны амтыг хааж гүйцээгээд ингээд тэтгэврийн нас хүрээд тэтгэвртээ гарахдаа амьдрахын тулд одоо доктортай амьдрахын тулд шүү дээ. Энэ байлгыг барьж өдөө байшин барьж явал тэгээд одоо суусан. 2000 жилдээ зундаа би хаавар гарсан чинь тэгээд зундаа барайл. Тэгээд одоо орсон доо. Болж байна тийм ээ. Энэ одоо хитэ хэзээ байшин? Энэ ч одоо нэг 10 байшин л да. 10 метрийн хэзээ. Тогтцсон л хуцааш тийм ээ. Тэгээ энэ 7-8 жил тогтчулна гэдэг бол бас их хөдөлмөр орж тогтсон шүү дээ. За хэмжээний ядаж. Гондо юунд хэдийн зэрэг талбааж одоо ингэж ажиллаж явах биш олон байшин барьсан үл дээ. Гэхдээ тэрнийг бол дандаа улсын төлөө хэдийн хамгаалтын төлөө тэр барилга шиг бариулж барилцаж шийдэж одоо ингэж явсан. Тэгээд тэр
ирчээл одоо энэ бидгүрд гарсан дээрээ бас нэрээ манай биеийн хүчээрээ зуларчихсан юм л башаа гарч ирсэн хэрэгтэй. За тэгээ одоо хоёулынгийн сууж байгаа орон зай бол танаа зочны өрөөл гэж би ойлгосон шүү дээ. Тэгээ яг энэ чинь бол ганц зуух зочны өрөө хоёр л хамтдаа сүүлийн үеийн орон сууцны маягийн гэх үтэй. Солонгос киноны төлөө юу. За тэгээ ямар соёл орж ирэх царай танилцсан. Тийш очиж юм уу чарж болох уу? Яваад шүү дээ. Тийм ээ. Тэгээ одоо нэгэн талаа манай танахаар ирсэн учраас одоо үзье. Тэгэхээр самжаага би зөв орж ирэхэд надад яг нүдэн тосон зүйл бол яг таны төрх бүх хэдэр хэвсэл байна л та. Тэр одоо яг ямар төвхтэй хэдэн оны зургийг та ингэ шигтгэж юу? За энэ чинь бол миний энэ доор нь бичсэн байгаа шүү дээ. За 19 дугаар ангиас дуусах гэж. Энэ ангитай ямар холбоотой? Энэ 19 дугаар ангийн захирагчийн хамгийн сүүлд би хийж ирсэн. Вау. Энэ чинь одоо хэлийн зэргийн барилгын анги юм байна. Маш их түүхтэй. Тэгээд энэ чинь 50 жилийнхаа хойг өнгөрсөн жил хийсэн юм шүү дээ. За. Тэгээд 50 жилийн хойгоор ангийнхаа бүх захирагч нарыг хэвсэн дээр одоо зургийг хийж хэвлүүлээ. Тэгээд дуусглаа. Гой зөвлөг байна шүү дээ. Тий. Та хэдэн цаг гэсэн ч явдгийн? Би чинь одоо 7 захирагч. Наашаа ирж байхад ингээд наад хүн шиг ингээд гавьт байдлах шиг гэхээс өмнө бол хурандаа хүн шиг гэж яриадсэн л та. Би золыг заавсан. Хурандаа золыг чинь 95 авсан. 20 жил болж байна. 20 жил. Энэ цол чинь тэг одоо тэгээд бодоод байна л та. Хилийн зэрэгс бол одоо хурандаа нар бол бас хийж олон бас төрөөг хадаа. Эдийн зэрэг олон. Олон уу? Яг нь миний үед бол цөөхөн байсан байхгүй. Тийм. Тэгээ миний үед бол ухаандаа хурандаа цолтон бол ер нь нэлийн зүтгэж хөдөлмөрлөж нэлийн албан тушаад хашиж явж хугацаа ажил хөдөлмөрийн одоо амжилт тэмдгээр авдаг. Дээр үе хурандаа нар гэхээр одоо тэр нөгөө арай чанартай байдгийн учир нь тэр хурандаа цол бол ухаандаа сүүлийн үеийн хурандаа нар энэ төр бол одоо тоон олширсан гэх үү те. За таны тэр цаана сайхан зураг харагдаж байна. За энэ бас энэ бол одоо мөн энэ 95 6 оны үед авсан зураг. Энэ манай гэр бүлийн хүн одоо шуураа гэж энэ манай энэ байна. За манай хүн чи болохоор эдийн зэрэгт бас сүүлийн жилүүдэд нахлагцолтой хэдэн жил ажилласан юм байна. сүүлийн зэргийн бол харж байна. Тий, хондойлоо зэргийн хүн. Энэ сүүлийн үед ингээд энэ айлуудаас нэг камерын зураг гэх үү. Энэ хад миний намаа жоохон багт бол чанархал хөдөл байсан. Одоо л хэрэглээ болчихлоо. Гэхдээ одоо зүгээр яг энэ 10 орой хацаатай байсан төр энэ яг нэг ямар дүүрхтэй. Камерын зураг гэдэг чинь бол бас нэг тийм хондоо ийм байшин дотор гал түлээд яаж хаа зэрэг бас чиг бусад төрлийн юм бас аваад гараа явж шээ. Бас тэр нэг хондоо нэлээд хөндлөлт бол өөрөлтөө жилгаал бол ер нь хүн зөвлөлтөн чинь хүн болохтой анхал одоо гал түлснээс л их юм шалтгаалсан хэрэг шүү дээ. Цааш тийм юм энэ гал гэдэг бол маш их одоо чухал. Яг зүгээр та яг аль болох төгснөг үү? Би Захаа аймгийн сонгон сумын хүн. Тэгээ ямар сайн дэ одоо юу гэдэг шүү дээ. Миний зэргийн арга соногоо байдаг шүү дээ. За. Тэр бол юу гэхээр зэргийн баяр үргээд ажиллаж яхад төрөгийн дараа. За. Сайдын шалгалт очоод одоо манай ахлагч нараас шалгалт авах асуулт тийм. Тэгээд одоо би бол гойсон л та. Одоо манай газар ахлагч нар бол одоо бас хирургийн хариулгад хийцүү. Бижээд мэдээд одоо суулуулаад одоо ингээд шин одоо таанаа бөөнөр нь суулгаж байгаа шууд асуултаа тавиад одоо ингээд за яачихгүй юу да. Тэгээд одоо за Монгол улсын ерөнхийлөгч хаанаас сонгогддог вэ? Юу асууж явахгүй юу? Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч Завхнаас сонгогддог гэж одоо хэлсэн дээ. Яа. Тэр үед чи очир утгаа юу байсан? Төрийн дэргэн байсан. Би Завхны хүн. Тэгэхээр энэ Завхнаас л одоо энэ төрийн дэргэн сонгогдох юм байл гэж бодож ирсэн байлгүй дээ. Энэ танай гэр бүлийн сонирхол юм уу? Та ингээд энэ ч энэ бол одоо самурай малгай. Тийм байна. Шогуны үйл малгайч лачаа. Тэгээ энэ самурай малгай чинь сая Японы найз нар намайг Монгол улсын гавьяад барилгач цол авсанд зориулж Японоос хэлгээсэн. За одоо энэ шиг ингээд гөнгөрөө бурхан байрлаж гэсэн үг. За одоо энэ тийм юм да. Бурхны чиглэлийн. Би нэг бас энэ хуучны айлтандаа ийм хямглан байх нь те бүгдөө ингээд бүжиглжээдэг. Энэ юу нэг зүгээр орчин цаг билэгдэл яаж явсан бэ? Энэ ер нь яг
ухаанда эн чинь айл гэрийг тайван амгалан байлгах гэдэг тийм юугаар ер нь олдоо монголчууд хийжсэн шүү дээ. Ухаанда энэ амгалан хам байж хахад айл амтны дотроо тайван амгалан байх хэрэгтэй гэсэн тийм хэрүүл ухаанда янзын тийм юу гэх юм те хооронд сөргөлдөө багтаа байдаг гэсэн утгаараа үн байлгадаг байсан. Тэгээд энэ яг одоо ер нь олон жилийн өмнө л байсан. Тэгээд одоо үед ингээд шахал явж байгаа юм л дээ. За тийм одоо энэ одоо аав ээжтэй холбоотой юм шиг байна. Тийм энэ чинь бол манай одоо хөвшний зураг манай ээжийн ээж. За ямар ураа бай. Тэгээд би одоо манай шурагийн мэн. За одоо ер нь Европоор явж байхдаа энийг сонсож авчирсан юм. Энэ наан ч мөн байна. Энэ төс нэг тийм хобби гэхээс нөгөө төс гэрийн бас гоё тийм чимэг аксессуар тийм ээ. За тэр доор тэр нэг сумогийн зураг энэ төр бол одоо манай нэг Япон сурч байгаа шуураны явж сумо үзээ тэгээд одоо авчихсан зураг тийм. Очсон газараас л сүмнэр бүгдээр ингээс наав та. Сая хүүхэд ч ярьлаа. Хэдэн хүүхэд юм бэ? Хоёр хүүхэдтэй. Яадаг. Яг хоёул тустай амьдарч байна. Тэгээд дүүн сая орж ирсэн нэг манзаарлаа. Танагт одоо ийм нэг цэцэг урмал их юм аа. Би одоо сүүлдээ нэг ботаанагтай хүлэмжинсэлд ороод ирсэн юм шиг тийм. Хиний одоо ажил вэ? Энэ бол манай гэр бүлийн ажил. За энэ одоо цэцгэнд их сонирхолтой. Тэгээд одоо цэцэг тавьдаг. Их олон жил нацалдж яжны сургуулж байгаамаа. Одоо энэ файлмаа гэхэд энэ чинь итаяр нэг файлмаа бодлож аваад одоо 4 болгочиход байгаа. үржээд өржүүлээд тэгээд одоо жил 2 жил нэг сар болсон байна. Би тэгээд түрүү орж ирээд нэг бодлоо яг шатаг ингээл хаасан чил нэг харахад нэг тийм хормын орны шат чинь. Эсвэл бид нар баг багт нэг Орсын нэг оортойгоор нэг амтны ертөнцийн хэлтүүл хэлдэг өстэй тэрний ертөнц гараад байгаа юм шиг тийм. Их уур амьсгалыг өөрчилж байна. Одоо тэгээд энэ замуучууд юу гэдэг вэ? За наа чи янз янз юм байна. Хэрэглээний юм шүү. Энэ жишээ тийм бол хүүхэд орж ирэхэд чиг. За энэ жишээ тийм бол одоо таа бүхний ирэхэд тавьдаг копи. Тэгээ ундагийн хаалаар шатаар инүүлээ. Энэ чи яагаад тэгэл одоо хэрэгцээтэй цагтаа хэрэгтэй ундаа. Яаж ингээд ахчих зураг ингээд аваад. Тэгээд визэр үзэж байгаа тийм ундаа мораны. Ёо за. Заавал нэр нь хүршил бас байгаад шаардлагатай. Үуч юм уу тийм. Энэ бас их тийм сонин зөвлөгийн шийдлүүд байгаа тань. За тэгээд энэ одоо яг энэ байшин бодлого шиг байхад бас яг амар биш байна те зөвлөж бас барилгын материал. Тийм ч симптомд орохгүй байна. Уг нь бол барилгын салбар унлаа гэж яриад байгаа. Гэтэ энэ нэг тийм нийтийн орон сууц барьж байгаа хүндлэлтэй байгаа боломж яг энэ дураараа өөрсөндөө бас нэг юм бүрхэн те байшин салбар барьж байгаа бол хайтаа маш байна. Боломж байна шүү дээ. Боломж бий. Хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй. Энийг одоо байрна гэдэг чинь бол хөдөлмөр цуг юмаа цуглуулна. Хөдөлмөрлөн тэгээд одоо байрна. За. Тэр галтгооны хэсэг үү? Тийм одоо энэс хашиг галтгооны хэсэг. За тэр нь шүүр агчлуудыг орно. Тийм галтгооны хэсэг бол яг уу тэр бас нэг эндээ бас угаалдаг байдаг юм таа гэж бас. За. Шийдэлтэй бас тийм ээ. Тийм. Энэс ногоон ихгүй давмгаасан биш шүү. Энэ одоо энэ чи ямар нэг сонголт хаад та юм. Тийм. Ийм байна гэл тий. Сайхан байна. Тэгээ одоо тэгээд би бас нэг юм бас боддгийг самдаа энэ армийн хүмүүс бас ингээд яг сэтгэлтэй гарах юм аа тий. Би олон улсын жишээ бол мэдэхгүй. Гэхдээ одоо та нар ингээд дөнгөж 40 гаруй үе ингээд одоо фэйсбүүк гаргачихсан. Нөгөө нэг айгу галт цогтой ингээд одоо улс орондоо бүх одоо урах залуусаа зориулсан тийм ээ. Ер нь баг хувийн амьдралаас илүүтэйгээр ингээд одоо хил манаад л одоо ерөөсөө л хязгаар байсан юм чинь гинт одоо ингээд фэйсбүүк гараад тийм ээ. Тэтгэр тогтоолгоо. Тэгээд дөрвөн хамтаа одоо энэ байшинд ч юм эсвэл нэг гэрт очиод ингээд хийх юм суухаар тэр хүн ч одоо нэг байхт ачимдэр ч юм уу өөдрөл гарах юм шүү. Гэхдээ янз л байгаа л да. Хүнээс л хамаарна л да. Албан тушаал бол мөнгө шүү дээ. Ажиллаж бас мөнгө биш. Яагаад гэвэл зэрэг ер нь хүний амьдралын үндсэн зорилго нь сайн албаа хаагаад хурдан тэтгэвртэй байх хэрэгтэй юм билээ л дээ. Жишээлбэл бол би одоо арга хүрч иж гарсан юм шүү дээ. Хэрвээ би ухаандаа ирт гарсан бол би баг 20 жил өмнө гарч байгаа юм. Тэгэхээр би 20 жилийн өмнө гарсан бол одоо энэ байшин бол надад жижигдэн шүү. Нэлээд том юм байчих байхгүй. Яг ер нь өөрийгөө бодохдоо хүн тухайд ажиллаж явах нэг улс орондоо хэрэгтэй. Би их юм бүтээн, би цаашаа ажиллана гэсэн тийм эрмэлзэл бас байгаад байдаг.
яг тэтгэл тусааны эргээд бодохоор зэрэг хүн ер нь яах гэж ажил хийдэг юм. Тэтгэл гарах гэж ажил хийдэг. Ухаанд залуу насндаа ирч хүчээ бүгдийг нөгөөд тэгээд уустай бүгдийг тэргээрээ гэсэн оноо бол одоо амарж юм сайхан хандах хэрэгтэй. Тантай одоо яг адилхан ингээд цогмөр зэрэгс алжсэн цагаан залуучууд тийм ээ. Ингээд одоо амьдралынхаа дараагийн үед ингээд ороод тэр дараа байж хад бол амьдрал ямар хөө байх юм те. Тэр бол одоо юу гэдэг ингээд яг тань шиг амьдарч байгаа хүмүүс. Янз тэр чинь бол янз түүнээс л хамаарч шүү дээ. Тэр нь бол ухаанд сэргийн хаач хүн бол зарим нэг талаар юу хийндэ зөв сэргийн мэрэгчлэрийг өгөөд дагнаад явсан тийм тохиолдолд бол ханда бусад командлах маягаас одоо салж чадахгүй болчих нэг тийм одоо дутагдлаа. Одоо нэг л үнээр юм хийх гээд байдаг. Өөр юм хийж байгаа. Эсвэл сэргийн мэрэгжилтэй болохоор чинь шугамын мэрэгжилтэй бол мэрэгжлийн чадах бас дутах юм л бас би яг амьдралдаа. Энийг хичээж одоо тэр нэг олж авах хэрэгтэй. Ажиллах гэдэг хааж хэмжил ажиллана шүү дээ. Нэг муухай байдаг л да зүгээр одоо л ярих болж намайг л жоохон их тус. Аливаа улс тийм ээ. Цэрэг гэдэг одоо хүмүүс бол мянган өдөртөө чиглэлийг ашигладаг гэлтэй. Тэгээд ханаас гсэн үг. Тэгээд одоо мэдгүй ер нь гэхдээ хэлийн зэрэг юу гэж хэлж болохгүй шүү. Яг жинхэнэ одоо энэ байлдааны зориултын тийг бол одоо тэгж хэлэх бас үндэслэлтэй л дээ. Одоо тэр хүн бол бэлдэж л байх хэрэгтэй юм шүү дээ. Ер нь зэрэг хүн гэдэг бол хүн хоорондын дэмжлийг дээж чаддаг юм шүү дээ. Тэгээд ер нь чинь яагаад зэрэг байгаад байгаа юм гэхээр зэрэг нөгөө талын зэргийг алахын тулд зэрэг байна шүү дээ. Өөрөөр локал тест. Тэгээд зорилго нь тийм шүү дээ. Түүнээс биш зэрэг гэхээр энэ хэлэх өрөвдөж хайрлсан хүн биш шүү дээ. Тэгвэл зэрэг гэж байна. Ухаанд зэргийн сургууль бол юу сургууль гэхээр хүн алахыг сургууль шүү дээ. Хүнийг яаж алах вэ гэдэг тухай сургууль шүү дээ. Тэгээд харин жоохон ухаанд тэрийг хэрхэн сурах, хэрхэн хэрэглэв гэдгээс хамаархаас биш. Зааж байгаа сургууль бол тэр л юм шүү дээ. За тэгвэл ямар ч гэсэн би ч одоо аймаг хөтө форцтой яваад байл та. Би шагаж болох юм. Бодож энэ нүгээр явах юм уу? Тэгээс энэ нүгээрээс явмаар байна. Энэ бас харагдаад л байна. Тэгээд чи айл гэж шахтайг борлон гэдэг манаас ингээл фэшн байдлаар гарч байгаа юм шүү дээ. Шатны асуудал. Эдгээр зэндэл бас нэг хэд хэдэн ялд очиж хүмүүс ингээл яг шатайг амсдаг байхгүй. Энэ аяг хэцүү бүтсэн гэх болдгоо юм байл ингээл нураагаа дагаад хийсэн эсвэл ингээд жоох хэмжээ алдсан гэх. Хаяас. Би бол яг тэнийг бас их хатан жил бодож хийсэн гэж. За. Тэгээд одоо энэ бол одоо харна. Тэгээд хаан зүтсэн. энийг би хөөсөнд явж байгаа. Яг гоё юм авчихсан шүү дээ. Яа, сүлийн мах шүү дээ. Энэ нэг бол тамбаалкийг одоо энэ өргөн зүсүүлээ. Тэгээд одоо хийсэн гэдэг. Ийшээ юу вэ? Энд ийшээ явбод. Ийшээ энд одоо нэг саавантай. Цааталтай. Тий. Янзтай. Энэ одоо сааван гэдэг нь ийм юм л да. За ерөөсөө нэг юм болох чинь. Тий. Яа. Энэ одоо сааван миний сааван л да чи. Тэр гэж үзлөө. Өөр ашигладаг гэдэг юм. За ерөөсөө яг л саавны дуу. Яг сааван одоо энэ чи юу шүү дээ. Халагчны. За. Энэ бол өдөртлөн энэ цаг нь харахгүй тэр гараадсан. Тэгээд энд усан дороод энд усан дорчин. Эндээс авандаас угаад энэ усан дороо. Бүхэн бэлэн байж. Тэ. Усныхаа халуутыг яаж зохицуулж байна? Усны халуут чинь дээр бас өөр л дээ. Систем нь өөр. Тохируулахтай. Дээр ус алагчтай байхгүй. Аган тоос юм шиг болох юм. Биш болох юм. Болш. Халам хамгийн гол. Зэ. За өнөө шатаач ингээл өсөд эхэллээ те. Энэ дээр дээшээ болгон нарийнс чинь те. Тэгээ яг энэ юу гэж яг гадгаа тавьсан юм л та. Энэ чинь юу шүү. Энжин заставаас авсан. За энжин заставын зэргүүд одоо намайг ингэж бодлоо очиход нэг ятгаад байсан. Энжин заставч болохоор зэрэг бас ийм ангав хийж идэх зөвшөөрөлтэй байдаг. Яг л энэ чинь нэг мистик тэргээр юу гэдэг.
Хэцүү мэл үү те. Тэгээд нэг хоолой болохоор зарим үед одоо ханаа болох. Шигтэй. Цантаас толгой ингээд энэ үл ер нь бол их л том байдаг. Тэгээд бид нар нөгөө өвөл алаа. За өвөлтний одоо тэгээд одоо надад билээ. Сэтгээс нэг яах вэ? Айл хэрэг бас нэг янз бүр бас нэг муу хүмүүс. Тийм талаасаа бас байлаа. Тэрийг талаасаа те. Шүтлэг талаасаа. За одоо нэг чинь нутаг байлгүй дээ. Энэ жиг нутаг одоо манай отхон тэнгэр хайх. Энэ нэг сая одоо бас 277 дугаар ингээс надад юу болох дурсагсан. Энэ бол одоо угаалгын өрөө. Дахиад 2 дахь болох уу? Тийм энэ чинь яг тэгвэл доктор өрөөч болохоор саунтай юу та тийм дээ. Энэ чинь болохоор энэ чинь яг жигэндээ би хүүтэй зөрөөс өрөөл дээ. Гэхдээ энэ хүүхэд ингэ байлаа гэсэн энэ бол шуураагийн бол ажил өрөө шүү дээ. Ажлын өрөө гэж. Угаалгах цэвэрлэгээ тийм ээ. Ухаанд одоо тэр байна. Тэгээд юуны угаалгын машин. Ерөөс угаалгын талын бүх юм. За манай халуун усыг шийддэг юм бол юм. Асаа хал тийм үү? Тийм. Хайр брэндийн хятадын гайвш. Юу н тон чанар шүү. Зарим нутгийн хэлхийгөө энэ ч хамаг юмдаа л тавж явуулчлаа гэх юм. Үгүй энэ ч бол ухаанда 60 литр усыг алаа шүү дээ. Тэгээд одоо нэгээс хоёр хон усан дороод 30 минутын дараа дахиад харлаа. Тэгээд халуунаа барьчих. Усаа ингээд халаачвал дахиж энэ тог зараад авах шүү дээ. Энэ өөрөө бас нэг сүүлчээр байсан. Тэгээ энэ бол одоо хүүхд хэлрэл дээ манай хүү ирэхээр болдоо байдгийг. За манай энэ альбомнууд ийм л альбомтай айлж байна. Дандаа зураг гэсэн. Дандаа зураг. Одоо манай гэр бүлийн хүмүүлийн зургийн жинхэнэ одоо юу гэх юм. Зохицуулдаг юм. Шагнад чи нэг гэж байна. Энэ бол маш их юм биелтэй. Одоо яг л нөгөө хийхээ амттай жоо. Богд ер нь бүхэл юм биелтэй. За тэгэхээр энэ их садан хэлэг байл л та. Тэгээ бэлэг одоо их гоё үлэг одоо надад. Би бас хэлийн зэргийн ардлын газрын дарга хийж явахдаа хүмүүсүүд бас бэлгэлж ил байлаа боо шийд. Өөрөө бол яг нэг хайрт боо шийд бэлэг энэ жил над бэлэг болгож өгсөн. Одоо их ерөөлтэй баяртай. Гагаад иртэй байлаа. Чад мадаас гитэ авч штэ. Дэн гоё идтэй. Энэ юу гэдэг вэ? Эскес. За. 3 сарын 27-нд одоо надад дурсгал болгож өгсөн боо та. Манай харинд байт юм уу? Манай харинд ч одоо байлгүй яг боо зүгээр зэвсэг л бий л дээ. Яг зэвсгэлэлд бол хэрэглэхгүй шүү дээ нэг чинь. Хүнд таруул бусад төрлийн юм л яг техник хэрэглээс одоо л их автомат шүү дээ. Их чимээ тий. Гүн just сүртэй юм аа. Энэ гоё л өгсөн байх шүү. Гоё л өгсөн. Баярлалаа шүтгэхгүй юм уу? Стасан байна. За тэгээ балкон дээр гарч байгаа маа. Чиний гарч ирээ. Тийм одоо энэ шиг болохоор юм харагдахгүй дөөдөө харагдана. Асуус эндээс хөрх өндөр шүү тий. Тий. Чи дөр нь харчин. Энэ одоо яг тэгээд нэг тийм сайхан тий. Тэгээ зундаа зуун найзлахад одоо тэгээд яг нэг өөр тоглоом нарийн юу гэдгийг одоо тийм байх юм байна шүү. Энэ өөр байна. Энэ ч одоо чулуу шижиж байна тий. Энэ чулуудсан мод. За юу. Хамгийн хөөрхөн юм гэж одоо манай авгаалсан аач. 2,500 мянган жилийн юутай ч чулуудсан тийм настай. Манай хойгоо надад таалагдж байна. Ингээд юусоо нэг тийм буйтан газар ингээд сайхан ингээд амьдарч байгаа. Яам цааш нь яаж очиж байна? Энэ аваад ингээд улам гоё болгоод байх гэж. Аа тэгээд сайжруулах шүү дээ. Өөр хүмүүстэй асуулж үлдээ юм. Тий. Найс нөхдөд сайхан. Тэгээд жолоод гоё болгох хэрэгтэй. Өөрөөр шийдлээс хөөр хийчихээ таа. Ихний санаа байсан юм. Аа энэ үед. Олон жил бат гэж үү дээ. Энэ үг алсаач наач юу вэ? Энэ ус Ачил та яа тий. яа тийм. Энэ ус шийдэж байгаа гэсэн. Тэр жинхэнэ инженери цохол авах юм дээ. Тий. Халууд. Биш энэ ч бол халаалт явсан. Энэ зэвэр ус. Халуун ус гэнч юм биш. Тэр ингээд турбаараа хүсэх гэсэн үг. Тий. Тий. Чи за. Энэ яг юу вэ? Энэ хувцсны шиг. Яг одоо юм бэ? Татах юм биш. За тэр шуураш чинь юм байна. Тий. Сайн энэ бас том өөр юм тийм ээ. Тий. Одоо бид хоёрын анхны авчирсан байл байна. Одоо ийм болсон болж шүү. Нэг авцаа. Ингээд саас гоё юм өндөр сархал юм гоё болж байна. хоёр харчлна. Маш гарчлаа жаа.
одоо ингэ жоохон хальтгаар бол ийм л шахах. Тэгээд би тоо харж байгаа. Одоо энэ бүгд задраа шүү дээ ингээд. Ийм сайхан юм аа. Ийм цэцэг бас нэг урмалч нэг тийм гоё нэртэй аль тийм хөөх ургадаг тий. тэгээд ийм жоо. Нэр мотаа сандуу газар тэгээд нэг амьдрал хэлбэр хийж авч тийм. Тэгээ энэ бол яг зөвхөндөө бол охинтой зориулсан байх цаа. Хоёроос ингэ эхлээд байгаа шүү. Тэр чинь юу шүү дээ. Нэг дороо байх. Өөрөөсөө тусгаартай. За ингэж үстэй бид хүн бас яг аял маань үргэлжлэж байгаа тийм гинт бас нэг хүн гарч ихэд гайхсан баг. За яг миний 100 гар талд бол өнөөдөр манай зочин болох замд ууж тах юм аа гэргий шуураач мөн зогсож байгаа маа. Тэгээд та хоёр яагаад энэ камерт үзэхдэггүй байгаад байна. Би тоор ажилтай л юм. Бас хийх юм бэ тийм. Хийх юм бэ. Түүнд түрүү нааш өстөс сонсон л доо шуураа гэдэг одоо гэр бүл өмнөд гэдэг. Яагаад юм чинь орсон нэртэй. Үгүй намайг төрөх үед нэг орс их өргөж ирсэн юм л манай аим. Би чинь закны хүн шүү. Закны дүүгийн. Аа би нутаг юм байна шүү дээ. Үгүй самнаач сонгон сумх. Би чинь закны төвний хүн биш. За. Энд чинь хөдөөний би чинь за. Тэгээд их өргөж чинь орс хүн байсан юм. Тэгээд намайг их өрж аваад тэгээд өөрөө шуураа гэж нэр өгсөн. Ер нь 54 оныхын дотор ч ер нь орс нэртэй хүн олон байгаа юм шиг. Гэж бодоод ирсэн. Шуураа юураа байлаа. Лена гэл. Тийм, орс нэртэй айгүй би. Намайгаас яагаад орс нэртэй юм гэж гайхав. Их өргөж хийж өгсөн юм чинь. Би бас бодоод байна. Та яаж яваад бас энэ утга гэж болно шүү дээ. Гэхдээ би цэрэг яа одоо экспертгүй били цаав юм шиг. Яг би чинь закны 8 жилд 8 дугаар ангисэн манай хүн чинь барилгын техник болд гэсэн. Закны 10 жилд анх техникч иржсэн, техникч. Техник хомд өгсөж. Би чинь 70 он ангаах говьртан ангаахын дундад явсан шүү дээ 8 дугаар ангид өгсөд. Тэгээд манай би ч ихээсээ тавуулаа. Тэгээ манай аав чинь одоо закны прокурорт байсан. Одоо ингэ харж байгаа өөрөө хэлж байгаа. Би одоо нас яваад ингэж чирээд мах шуудаад хэлж байгаа. Өөрөөр 100 төгрөгөөр харж байгаа бол дивизэн цаг байгаа гэдэг л та. Юу сайхан шүү дээ. Хүн нөхрөө муухай гэж хэлэх юм. Би сайхан үнтэй суусан, би сайхан нөхөртэй. Яг 20 дугаар зууны одоо тэр сайхан хосоод нэгийг ямар хайран дээр хатдаг гэсэн юм. Одоо тэгэлгүй яадаг юм. Би ч тэр хайртай болосон шүү. Ихтэй манайхан бол зарим хүмүүс хэлдэг л байсан юм. Чи ийм хүнтэй суугаад хязгаарлуу яг тэр хил рүү яваад хилд чи юу ч байхгүй үзэж харах юм байхгүй шуураач ястай нэрэ айгуу уйдгартай хэцүү хүн дээ шүү дээ. Тэгдэг газар шүү дээ. Тийш юу чи тэгж явах юм гэдэг биш шүү дээ. Манай зарим найзууд бас найзаа бодоод байна бас тий. Тийм бас тэгээд юм. Тэгэхээр зэрэг би бол найзуудаа бодох би нөхрийгээ бодоод тийм. Ер нь ч яваа. Баг амар авсан яа. Тэгээд явсан шүү дээ. Одоо яах вэ тий. Тэгээд альва гэрүүлийн бас нэг гоё дурсгалтай ч юм уу хэзээ ч мартахгүй мөчүүл анхны мөчүүл гэдэг л та. Та тэр үеийн дурсгал. Гэхдээ би ч одоо очоод жирэмсэн сулийн хэл болсон шүү дээ. Дорногой аймгийн сулийн хэл. Манай өвч нь Дорногой аймгийн хатан болгон сум яаш шүү дээ. Застаад бол үзсэн юм шүү дээ. Үгүй баг арич үгүй би манай нэг өвч байсан сургуулиас зэргийн сургуулиа гайхаад өгсцэн. Би ч үл нөхрийг их магтсан шүү дээ. Зарим хүүхнүүд болсон чи одоо ямар ачи юм бэ гэдгийг. Олооч одоо ямар сони. Би бол нөхрөө магтах дуртай. Тэгээ манай нөхөр чинь цэргийн баг буушхингээ цэргийн дунд сургуульд өгсөж ирээд тэр нэг 7 офицер хийсэн. Сулийн хэл. Тэгээ сүлийн 7 офицер очиж би ганцаараа нөхрийнхаа дагчихчихсэн. Бусд нь ихнэр нь яваагүй. Тэгээ би очоод тэгээ би тэр чинь тэнд 3 жил байсан. Би тэгээ тэнд хүүтэй болсон. Тэгээ хатан болгосон. Нөгөө сүлийн эрдч офицеруудын төвний байдаг. Тэн дээр ингээд төрөх гэсэн чинь шөнийн нөгөө салхи бороо шуураад нөгөө баригад байсан чинь баригадынх нь нөгөө эмнэлгийнхэн дээрийг аваасан. Тэгээд ямар ч арга байхгүй би хатан болгосон 45 км явж иж хатан болгоход очиж хүүгээ гаргасан шүү. Тэгээд нөгөө усууд нөгөө нөхөр нь байхгүй буцаад явцсан нөхөр хүүхэн шиг юм байжсэн. Тэгээд одоо яах вэ? Амьдрал хийчихсэн. Тэгээд манай нөхөр намайг тэгжэл хүүтэй болсон. За би тэгээд тантай өглөө цугийн ашуу ороо орж үйж сайн батаа хэлсэн шүү. Тэг. Одоо тэгээд самбахтай илүү хөрслүүл. Тэг. Атаа богино хугацаанд гэсэн ярьсан баярлалаа. За баярлалаа.